Төрлийн ногоод гэсэн хүлэмжиндээ дөрвөн төрлийнхтэй гадаа талбайдаа байц залуу, төмөс манжин, салаад, навч, бөөцөө, юуцаа, хулуу, сонгон, цагаан луван гэх жишээнэл бүхэл өөрийнхөө хүнсэнд хэрэгжилж үзэх ногоонуудаа бүгдийг тарьсан. Би хүнсний зориулт Эрдэнэ шиш 7-8 жил тарьсан. Сүүлийн 3 жил дунд ногоо үржилж тарьж байгаа. Энэ жилийн бол 200 хил дунд авсан. 150 хил Эрдэнэ шиш тарьж авсан. Тэгээ энд авчиж зараад тэгээд одоо явж. Дунд ногоог бол маш их авчихсан хүмүүс. Эрдэнэ шишийг бас их сайн авдаг. Хүмүүс уураг ихтэй бүр хайж ирээд авдаг. Сэлэнгэ аймагаас 80 гарan аж ахуйн нэгж иргэн энд оролцлоо. Тэгээд шилдэг зохион байгуулалттай аймгаар шалгарч ингээд шагнал авсандаа нийт зэлэгчдийн ногооч зөвгийн бол үйлдвэрлэгчид нөөжсөн ногоос авал зарж байгаа иргэн аж ахуйн нэгж хамт олон оршоодуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэрбум төгрөгийн борлуулж ирсэн энэ дүн мэдээ байгаа. Чааш ч гэсэн бидэхгүй энэ яг хүнс өдөөж хөвгүүл юм анхаарч маш их чанарын шаардлагаас бүтээгдэхүүн цаалгалаа одоо анхаарсан ийм юм ажиллаж харагдаж байна. Монголын хүнстэй холбооноос арт түмний хүнс шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг. За энэ жилийн шилдэг бүтээгдэхүүнээр Сүү Хувьцаат компани Миний Монголын сүү бол шалгарсан байгаа. За энэ шалгаруулалтанд одоо хамгийн гол үндэслэл болгож арт түмэндээ илүү их бүтээмжтэй хэрэглэгчдийг таашаадаг хүрсэн тийм бүтээгдэхүүнийг шалгаруулдаг. За энэ жилийн хувьд бол нэгэн арга хэмжээ бол нэлээд өргөн цар хүрээтэй байна. Ялангуяа орон нутгаас нэлээд их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнүүд нэмэгдэж орж ирж байна. Шинэ бүтээгдэхүүнүүд их гарч байна. Хэрэглэгчийн эрүүл мэндийн чиглэлээр чиглэсэн үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд бас өргөн орж ирж байна.